Ингээ хэлэхгүй ингээ явчихж байгаа шүү дээ. За ингээд манай наран булдын хүүхэн дүүгээ маань эхнэр нь нөхрийгөө маш сайхан дэмждэг. Улсын аврагтаар хүртэл цог явж ирсэн. Өөрөө өглөө надад хоол хийж өгье гэсэн. Тэгээ шууд ороод ирлээ. Харин тийм. Гой хоол идэггүй. Хийнэ. За ингээ битэр эхэллээ дээ. Ямар хоол ийм нэрэ? Аягны битүү шил хийнэ. Аягны битүү шил хийнэ. Адараас өнөөдөр хүүтэн бай. Атаны махтай. Битүү шил хийгээд. Битүү шил хийнэ гинэ. Хурлаа хэлдэж шүү өөрөө тийм ээ. Эхнэр бол манай нөхөр гоё хоол идэг аль гэж. Энэ нэвтрүүлгээр манай адуучд маань ер нь сайхан хоол идэг шүү. Адуучин хүмүүс нэг сайхан хүмүүс байдаг шүү гэдгийг л ер нь харуулах гал зориод л байгаа юм да. Сайхан дуулан да бас манай залуу маа тий. Гоё дуулдаг гэж байгаа. Барилт чинь шургуулчин Тэр чи 20 онд айлгэр болсон. 20 оны 100 авчираад. Би морь ууж байгаа нэг хязгаарлан бор үрээ 7-д орцсон. Хайргчул гэж бодчихсон. Тэгээд манай дүү тэгсэн гэж байгаа. Агаа барилдыг гээд идэх. Агаа битгий явуулаарай. Наа чи өнгөө болох. Тэгээ яах вэ? Би бас нэг дотроо бас нэг айрггүй болчихлоо. Одоо барилдна гэл шууд морь өрөөнд дээрс зүүнээс тавхгүй. Эрэ бүртгүүлээ барилдаа явчихсан. Тэгээ шууд тэр өдөртөө барилдаа. Тэгээд байр үдсээр байгаа сумын зам маануудыг хийгээд. Шүүгэн дөрөвтүүлдээд. Тэгээд сумын зам. Нутгийн сумын зам ирж ахлаа гэдэг. Хахад маш шүүгэн дөрөвтөл бүтчихсэн тэгээд. Ихнэртэйгээ тэгэл тэмцээн уралдаанд явчихлаа. Дүү юм гээд. Сайхан танилцаал. Айлан гоочж уулзаал. Мангар урдан суусан. гялцсан уу? Гялцсан ерөөс. За манай авраг маань ингээд аюунууд дээр хийлээ. Бярттай хүний шүл хийж юм да. Өвлийн нөхцөлд он чинь одоо бөөн бэ тийм ээ тий. Чи одоо яа. Ахлаа сайжрын. Уулын зэрлэг сонгон юу гэлээ. Хохоо. Заавал хохоо. За одоо ингээд давс сонгон за хамгийн чухал зүйл нь одоос амтын дараалал шүү тийм давсаа ихтүүлж болохгүй. Сангийн хийлээ, саримс хийлээ, давс хийлээ, одоо перц хийн гээл гэж тий. Амтлагааг бол одоо ингэж хийдэг юм байна. Ана аврагын хөсөн цавц. Хай. Хүү, чүнчгэн да. Сэтгэл байна давна дүү чирнэ. Зүрүү. Яа. Янзтай энэ да. Шууд авчиж байгаа юм уу? За. За зүлээгээд аваад нэрсэн. За адуучууны гарын хол 12 дахь дугаар Дорногов аймгийн Далан жаргалан сум яриад аймгийн явраг адуучин Наран булдын хүүхэн дүүгээ. За дүү хоолынхаа талаар өөрөө яриад тий. Одоо миний бол аягны битүү шил болоод байдаг. Хүний дархлаа дэмжих. Одоо тэгээд өнөөдөр сайхан үт өдрөөлээ тэгээд. Одоо дархлаа дэмжих. Ханаа том ихтэй. Одоо энэ чи ядаргаа тайлна. Одоо холоос ирсэн одоо хахад ядаргааг тайлах гэж одоо аягны битүү шил. Өөрөө нэг юм хийлээ. Одоо ямархуу амттай басныг хамтаж үзэл мэдэх баг та. Тэгээ. За амтлах ойлоо. За тэгээ. Янзтай байна. Давсны амт дээр яг таарсан шүү. Намайг хүмүүс асна уу? Хамаагүй асна уу? Юу идэт байна? Урлаггүй идэт байна гэдэг. Одоо яаж идвэл хүн таалагдах юм бол өнгөрсөн. За тэгээд юу яах? Аарц их үү? Аарц та болно шүү дээ. Хийх юм уу? Аарц их. Миний ингээ утгач аарц нь болж гэнэ үү? Янзтай. Саадуу. Сайхан ихнэр хоёр азар заа идэх хичээр. Би бас нэг азтай юм болов гэж боддоо шүү дээ. Билг яах вэ? Тий. Тэгэл 2020 онд танилцаал. Тэгэл мангар хурдаа. 5 6 сард 8 сард 5 сард авчирал. 8 сард юу гайхал. Өөрөө ч юу вэ? Монгол Улсын алдарт байж байгаа. Бас бэлгшээгээд. Хурдны үлгийн нутгаас нэртэй олж та. Тий, манай
Өвгөө талаар яриач. Ээжийнхээ өвгөө. Ээжийнхээ аав хатар. Манай өвөө Монгол улсын алдарт байсан магсар ухна гэдэг юм байсан. Олон төмн өндөр ухна л гэдэг байсан. Өндөр ухна. Тий. Өндөр бие хаатай. Сайхан байсан. Тий одоо бурхан болоод 3 дахь жилээр болчихсон. Тусдаа гарахад амьд зүрх байсан. Адууных нь удам өгчлээ. Адууны удам өгшил гэж бодоо тэгээд дайлгаа бол баах бол гэж урд 2 улаазрахтай хүн байсан. Одоо тэгээд манай адууны удам бол дээшээ тэгээд тайж байна дууж орно. Манай өвч 80 хэд оноос айраг сумд энэ завсургоо 10 жил энэ хазар төрүүлэгч байсан. Оо. Тэгээд 72 онд Дормгой аймагт энэ их мөр төрүүлэгч байсан. Тийм хүн байсан. Нормал сайн үед. Ер нь бол морийг бол сайн биш одоо багасаа л өвөөгийнхөө урдны морийг унжлсан. 4 настайгаас морь унжуул данхай гэж хэлсэн. Тэрийг бол мэддэггүй. Би бол одоо 5 настай бол унж уралж ясны энэ төр бол сан. Тэгээд багасаа л сайн өвөө. Манай аав болохоор бошгын цагаан дарын 10 гэдэг хүн байсан. Соломалч хүн байсан. Хуур сайхан тоглолт. Хуур сайхан тоглолт. Тий. Тийм хүн байсан. Тэгэл одоо удам залгаал. Малаа. Тэгэл бас нэг мор мал ууч нь оролдоно. Өвөөгийнхөө өнөөж өөрийнхөө адууга надад өгсөн баг. Тэгэл одоо тэр үний буян заяа. Аав ээж юм. Хайр шиг юм буян л. Өдөө зэрэгтэй явж энэ таахаа. Сайн юм буянд одоо амжилт гаргах. Бас тийм тэмцээн уралдаанд яв. Энд гарахтаа хоёр өвгөч юм бас ярьдаг шүү дээ. Тэ? Бушхин цагаан дээр ярва. Арван нарамболдын хүүхэн дүү гэл. Хоёр талын удамтай гэтэл. Тий. Тэгэхэд ярихад тэр сандарахгүй юу? Сандрахгүй шнэ. За тэгээ баярлалаа. Монголын хорны өнцөг бол өмөрт ингээ сайхан явж мартны өв соёлыг бас ингээ түгээн дэлгэрүүлж явахад олон сайхан залуучууд байдаг. Тэрний нэг сайхан монгол залуу манай яахын аргагүй Нарамболдын хүүхэн дүү. Тэгээ өдөр очиод таараа сайхан хоол хий гэсэн тэгээд үнэхээр сайхан өрмөц хоол хийлээ. За тэгээд дүүгийнхээ ажил амьдралд нь сайхан бүхний хүсэн өрөө. Манай Жамлын гаярд нь аврагын манаас компани тамирчин болгоод тэмцээн уралдаанд бас оролцуулж эхлэлийг тавьж байгаа. Манай адуучны GPS хамт олон маань бас адуучдын аппликейшнийг бас хамтарч хийж байгаа. Тэгээ адуучны GPS-ийг гарын бэлгийг хардвал. За баярлалаа. Шүлжээтэй байхад бол хамгийн супер юу байхгүй. GPS байхгүй. За амжилт хүсье. За дугаалган дээрээс адуучин GPS гэж. За тэгээд энэ жил аймгийн аврагт оролцох юм байна. Тэгээд одоо энэ жилийн аймгийн аврагт амжилт хүсье. Баярлалаа. Аймгийн аврагаас эрхээ авчиж Улсын аврагтай. улсын аврагт оролцсноо. Ерөөсөө ийм голдралтай орцсон. Амар болж байна. Одоо Монголын ядуучдын холбоонд тэргүүн дур мэдж хүн оруулахаа байсан. Одоо ямар нэгэн хүн эрх мэдэлтэй хүн дур мэдж хүн оруулахаа болсон. Гагцгүй өөрсдөө амжилт гарганаа. Шудраг болж байна л та юм бол. Шудраг одоо мөн одоо ингэн та бүгдээ одоо тэгээд ажилт нь амжилт хүсье. Мөн одоо адуучныгаа ивент итгэж байгаа одоо адуучны GPS-ийн хамт олонд нь одоо баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээ цаашдаа өшөө олон дамирчид ивент итгээрэй гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. За энэ хүү миний би Дарнагой аймгийн Далан жаргалан сумын яриад их хонгорын ингэрээр нутагладаг аймгийн авраг адууч Нарамболдын хүүхэн дүүгээ битүү шүлийг идлээ сайхан байна. Баярлалаа. За тэгээд олон сайхан залуучууд маань Монгол эх орондоо эзэн байж Монгол эх орныхоо энэ сайхан мордийг унаж энэ сайхан өв соёлоор нэрээ алдаршуулаасай. Малчны хотноос Монгол эх орондоос өөрийгөө танилцуулах бүрэн боломжтой болсон юм аа. Тэгээд залуучууд нь уран зөрөгтэй ирээдүйг хамтдаа бүтээе. За баярлалаа танай талд. Ажлын өндөр амтж үзье. За хоолой их янз юм байна. Өөрөө чи хоолой сүрлэг бүхмөг тайлбарладаг баймаар ч. Янзын хоолой шүү тий. Эхнэр чинь гэхдээ хоолой чинь дурлсан тий.
Манай эхнэр бол миний хоолонд дурлж яслаа гэдэг шүү дээ. Тэгэл байх та. Эмэгтэй хүн чинь тэгээд бараг чигээрээ дурлдаг юм шиг. Аа. Цэний занаас ярьсаар байгаа. Цаарас байна. Хүүгэнд байна дээ тэгэл. Тэгэл яхад яриад. За одоо хайдууны шин сигараддаг өргөндөө тийм ээ сайхан юм баригл хоолойтой залуугаар дуулуулахгүй өнгөрнө гэж одоо явна гэж юу аах вэ? За. Галууцоо ахөрсөө голын усаммал төлзсэ ганган байгаад хоссолсоо гойхон намар юм ганган байгаад хоссолсоо гойхон намар юм. За баярлалаа. За баярлалаа.